Тийм би Аранга аймгийн төвшрүүлэх сум. Төвшрүүлэх сум чинь сүүлд байгуулагдсан сум. Тэгээд Өвсадах морин станц гэж байгуулаад дараа нь тэгээд нөгөөх нь Сангайчгүй болоод тэгээд нутаг дэвсгэрийн хувьд бол нөгөө зэрэгэлдэх сумнуудаас ерөнхийдөө хотод цэнхрийн нутаг л да. Тийм би бол ер нь жилдээ нэг хоёр ч юм очичод байна шүү одоо бол. Манай нутагт нэг Дувдан нэм гээд лам хүн л дээ. Нүд нь хараагүй. Хөрхи би тэднийхээ нэг буумаар санагдаад нэг жил нутаг очихтаа буусан чинь. Гэхдээ намайг хараагүй мөртлөө дуугаар одоо бүр багтал миний дууг сонсч байсан. Тэгээ яаж мартдаг. Орж ирэнгүүт эн чинь ташнам орж ирж гэнэ үү гэд тэгээ тийм байна гэсэн. За чи сайн яваал дуулах юм аа миний хөө. Нутагтаа тун ирдгүү хөө юм. Чи одоо нутаг сандгаа бол энэ уул ус чинь чамайг сандгийн штэ миний хөө гэн. Тэр үг надад их айхтар сонсогдож их юм бодуулсан. Тэгэл би тэрнээс хойш бол ер нь болвол нэг нутагтаа нэг жилдээ очичод л гэдэг боддог болсон. Бидний талаас санахаас гадна бас уул ус чинь эзний санаад байдагч байдгийг бай гэхгүй л дээ. Гуравдугаар ангиас шүлэг үтсэн хүн шүү дээ. Гуравдугаар ангиас шүлэг үтчээд 4-р ангид мөн багсаг юм бичээд 5-р ангид очиход Аранга аймагт мэргэжлийн зохиолч гээд Уланбаяр гоцсон. Уланбаяр гоч Арангаан төвийн одоо сургууль тэгээд бусад газрын ер нь уран зохиол сонирхдаг бүх улсыг нийлүүлсэн дугуйлан байгуулад. Тэгээд тэр дугуйланд би 10 жилээс өөрийнхөө ангийн бас ангиас тэрэнд явах хүүхдүүдтэй зөв очижсэн баг. Би зүгээр л өөрөө л шүлэг гэж юм байдаг юм байна, ингэж өчтдөг юм байна. Тэгээд миний өөр анх өчсөн шүлэг бол ер нь их мундаг том сэдв. Тэр нь азаргаан уургалах гээд азарган уургалсан гэсэн. Ер нь бол санаа нь бол нөгөө уургалж чадахгүй. Тэгээ уургаараа газар шаасан ч харин уурганыхан үзүүрт нэг азарган өлгөгдөж ухагдсан тухай тийм. Тэрийг тэгээд Уланбаяр дугуйланд хүн болгон бичсэн шүлгээ уншин шүлэг бичиж иргэхэд нь нөгөөхөн бас ичээд уншихгүй байгаамаа. Тэгээ би нэг ер нь нэг л тоогдъё гэж бодоод бас их тийм нэг нам гэсэн шүлэг бичиж гэж бодоод тэгээд нэг шүлэг өчөөд нам чи гээл тэр чинь нэг орчуулгаарч тэгдэг байсан юм уу? Миний уншсан шүлгүүд л дандаа нам чи энэ төр гэл гараад байдаг байсан. Тэгэл би нэг нам чи тийм юм гээл нэг магтсан маягтай уншсан чинь Уланбаяр асууж ингээд намтай хоёрыг ч одоо хэн ах юм бэ гэж. Би бодсон ч одоо хэн ах юм би бодоод олдгүй нэр нам нь одоо хэдэн настай юм бол хүнчлэн бодож үзээгүй юм чинь. Танхимд байгаа бүх хүүхдүүд хүмүүс нэр хийдэл нээлдэхгүй юу. Тэгээд би хичээд тэрнээс хойш дугуйландаа яваагүй юм. Ерөөсөө миний явсан нь бол 2 удаа. Нэг удаа Уланбаяр ихний удаад бол өөрөө тэр инх тавины манаа гэдэг зохиол яаж бичсэн ярьж биднэрт. 2 дахь удаанд даалгавар гэсэн хүн болгон шүлэг бичиж иргээд. Тэгээд тэр даалгавраа биелүүлснээ уншиж байгаа би өөрийгөө дог дохуун төргээд тэгээд тэрнээс ичээд яваагүй. Ер нь тэгээд орхисон янзтай. Нэлээ их орхиж яг одоо бүр сүүлд одоо 8-9-р ангид орох тарин жах хэрэгсэн. Тэрнээс тэр 5-6 энэ 2-3 жил бүр огт хайсан байгаа шүү ичээд.
Би чинь тийм гөрөөчд овгийнхан гэж байгаа. Манай дээд одоо үг бол арын 3 гөрөөчин гэж. Тэр Аранга аймгийн Цэнгэр сумын одоо халуун усны аршин гэдэг нэртэй аршин байна. Тэр аршаанд дөшиглж нэг 3 гөрөөч ах トゥ 3 нутагссан байлээ. Арын гэхээр одоо би бас онооч чадахгүй байгаа. Булган сумаас давж ирснийг хэлээд байгаа юм уу? Одоо бүр хөвсгөл интерес ирсэн юм уу? Ямар ч байсан тэнд л 18 дугаар зууны төгсгөл рүү л ирж илдэ 3 гөрөөч. Тэгээд тэндээ нутагшаад одоо халуун усны дэрэгч манай өвөгийн үйлжөө бий л дээ. Тэр бол миний одоо өгдөөцсөн яг унган нутаг. Тэгээд тэр 3 гөрөөчний 2 нь их өсөж үрдсэн юм байна. Нэг нь бол одоо өр хөөгдгөө байж. Тэгээд тэднийхний тэр одоо нэгнийх нь тэр Цэрэнд орж гэдгийнх нь одоо ууган хүү юм да миний авсан дам ба. Тэгээд цаашаа л одоо тэр Цэрэнд орчин их олон хөвгтүүдтэй тэр нь салаалаад ингэ явдаг. Тэгээд Цэнхрийнхний одоо доод биений цэцэрлэгийн голынхан тэгээд өвшрүүлэхийн сүлдээ ер нь нэлээд сайн яривал тэгэл садан болчих гэдэг шахвал тийм их хол олон их үрдсэн ус юм байлээ. Тэгээд би гөрөөчт гэж тэр нь бол яг хавдаа тэр эрхэлж байгаа ажил үйлийнхаа юугаар нэрсэн лог л да. Манай тэр дээд өвгийн чи юу одоо нарлаад уулын одоо үлгэн дээр гарсан ялааны гөрөөсийг нэг дор захиуруугаар 7 согоо нэг дор унгаж ясан тэр тийм яриа байдаг юм байлээ их нэртэй. Төвшрүүлэх аж ахуйн айл болоод манайхан харьяат болж яснаа сангийн аж ахуйг аль эргэж гаргаад бас эргэж Цэнхэрдээ ороод ингээл ерөнхийдөө би чинь бол одоо төвшрүүлэхийн сум байгуулах зоон яг нутаг дэвсгэр дээр нь төрсөн болохоор аргагүй л төвшрүүлэхийн үе юм. Тэрнээс яг цааш нь нөгөө төвшрүүлэхээс нь цааш нь төвх явах юм бол тэгэл Цэнхэр л үгүй. Тэгээд Цэнхэр чинь бол манайхны ах дүүнэрч дэше сувраг хайрхан хүртэл одоо явцгаан л да Цэнхрийн голоо өгсөөд цэцэрлэгийн голоо өгсөөч бүрд хүртэл байна. За тэгэл одоо уруудаад цэцэрлэгийн голоалтаа аваа. Ээжийн тал нь бол Хотонтой. Тэгэхээр Хотонтын одоо бас залгаа тэр хөөсөө овоо тэр нутаг чинь тэгэл ээжийн маань хүүхд байхтаа гүйжсэн нутаг. Тэгээд би чинь нэг ер нь нэлээд өргөн нутагт бол яашаа ээжийн талаас. Миний аав бол ер нь л яг малчин л хүн. Тэгтээ их жинчин байсан жин ихтэйдэг. Одоо жинтэйгээд эхлээд жинтэйж уусуудыг хүүхд залуу байхтаа дагаж явж бас тусалж барайл. Тэгээ сүүлдээ нөгөө жин тээж олсон мөнгө зөнгөөрөө өөрийн бас нэг ганц нэг тэрэгтэй болоод тэр тэргээ нэмэрлж ясаар байгаа л тэгэл тэр жинчний ажиллаас ерөөсөө өөрийнхөө амьдрал нь хөллөөл сүүлдээ бол ер нь төвшрүүлэхийн ч одоо хамгийн баян айлын нэг манай аав чинь төрсөн дүү даваасан буу гэдэг даваасан буу лувсан дамбын баячууд гэсэн л юм л намайг одоо сургуульд орох үе чинь бол тийм л том айлууд байлаа шүү дээ. Би тэгээд одоо бодоход нэрэл баян айл байсан байна гэж боддог. Ягаад гэвэл ээж аав хоёр энэ жил одоо нэг гунж маань гусарчлаа тэрнээс манайх 50 үнээс авах байж даваасан буугийнх 50-ыг сааж гин шүү гэж ярьж байсан. Тэгэхээр тэр үед чинь 50 үнээс аана гэдэг бол одоо жин энэ тэдэг болооч тэр манайх ч одоо нэг тэрэг чарга ихтэй манайх ч 15 одоо бараг дандаа хайнгийн шарнууд зөвхөн Монголын шар байсан 15 тэргээр одоо нүүдэг байлаа шүү. Тийм л айлын яг л тэгээ нэгдэлж хөдөлгөөн үүсгэт бол аавч бас гэсэн нөхөө. Гэхдээ Оросын тэр сангийн аж ахуй үүсгэж чинь аав чинь хамаг найз нь л орсууд байдаг л хэл мэдэхгүй мөртлөө. Нөгөөдөлтөө чинь найз нь архимарх уун. Бидний харин нэг орсуудтай их багаас манайхаар ирж очдөг байсны бүрх багасаа л одоо орсуудын авсан зургнууд харин үлдсэн байдгийн жижиг хүүхдүүдийг одоо тэр чин зураг мөрөг хөдөө яаж авах вэ? Тэгээ манайхан чин дандаа авдаг. Тэгээд аж ахуйн тэр сангийн аж ахуй
нэгдэл энэ төр байгуулах үеч авч одоо их оролцсон нэгдэл байгуулах ягаад ч өөрөө зөв гэж үзсэн. Энэ амьдралын зам нэгдэл, хотонтын цацрал нэгдэл энэ төрийг хүртэл хоёр нэгдлийг үүсгэлцэхэд нь оролцоол. Жинжний хүү сүүлчийн тэрэг хаяанаас хөдлөхөд төрүүчийн нулимс хазар дүүрнэ. Хөсгийн түүчийн даавн бүхий сүр, бүгтий сүр, хөндлөн уулс жингийн цавааг халхалсаар хаасаар төрүүчийн тэрэг гүвээ давхад сүүлчийн нулимс ханцвэ дүүрнэ. Ээжл ирдэг нэг адуу ирж яваа гэд нэг залуу ирээл тэгэл аавтай нэрэл 2-3 хонсон. Тэгсэн л нэг өдөр болсон чинь за одоо чи энэ хүнийг дагаад явна. Игч чинь тэнд байгаа чинь гоё нутаг. Манайхны нөгөө очиж туссан гоё устай голтой их гоё газар тэрлээ очино гэд. Тэгэл би айл ихнэр өөрөө чи юу болж байгааг мэдээгүй шахуу. Танаа аавтай чанилсан гэж ярьдаг шүү дээ. 17-той охин ирээл тэр их мал хөстөр чинь эзэн болол эзэгтэй болол өөрөө сая сургаан сагаад бүх юм их өдөө үнчээгэл тэгээд бас өчнөө хүүхдүүд гаргаал ингээд явж байгаа юм. Ер нь бол хүн чинь тэгэл дэрэгдэн байхад сонсож асуусан чинь багтаа тэгэл ер нь болол бүтээлэн л гэл аав ээжийг энэ ч мөнх юм шиг санаал тэгэл ингэж яталчин л буцаад явцдаг. Ярьж сонссон ч юмгүй дурссан юмгүй тэгэл аав ээжийн тухай хүнээс сонссон юмыг л ингээл ярьж байгаа шүү дээ. Одоо би ээжийн тэр аавтай хандсан энтрийг бол хотын хурлын тэргүүлэгч байж байгаа нэг 104 нас хүрсэн хөгшөнд цагаан сарын бэлэг хүргэнэ гэж очиод тэр хөгшөнтэй хууцлж ясан чинь яг манай төвшрүүлэхийн хотын төвшрүүлэхийн хүн байсан. Тэгсэн чинь харин надтай бас хамааны болоод ээжийг маань одоо манай ээж чинь Томбо гэдэл ингээд ямар ч утгатай нэр юм гисэн тэгсэн Томбо гэд нэг тийм лам байсан юм байл их тарган. Ер нь Томбо гэдэг чинь тэр бомбын шишнийх нэг Томбо гэж хэлж ирсэн юм байл шүү дээ. Тэгээд нэр мэрл тэр л одоо тийм л нэрээрээ л ээж чинь нас болсон юм чинь тэгсэн чинь оо миний хөө тэр Томбо шээ уг нь бол жавцмаа гэдэг нэгтэй юм шүү. Тэгээд бид нөгөө өхөрдөж нөгөө ламтай адилхан гэсээр байгаад тэгээд нэрсцэн ингээд. Тэгээ манай өвөөгөө чинь бид метал өвөл гэдэг байсан гэсэн. Биш ээ хүмүүс тэр чинь санж метал гэдэг ингээд 104-тэй хүн надад бүх түүхийг ярьж өгч байгаа шүү дээ. Ээж бол одоо яахтай намайг нэг зохиолч болох юм уу нэг ном анхны ном гаргаад байгаа тэрийг бол мэдсэн. Гэхдээ бол би одоо ачилж ээжигийн чаавыгийн одоо нэг ийм хүн болчлоо гэдгийг ч нэг мэдэгдэггүй л ингээл одоо хожимхон л одоо мэддэг байсан бол тэгдэг байсан бол гэдэг боддог маягаар өнгөрч шүү дээ амьдрал чинь. Тэгэхээр нөгөө баг байхад аав ээж чинь өнгөрчхөр чинь за ээж үл яг нэлээ оюутан болоод төгссөн. Би харин ээжээс болоод аспирантурт явах юугаа нэлээд одоо удаасан байгаа. Ээж дахиж явуулахгүй чи явж явах хооронд чинь ээж нь одоо байхгүй болчин чи одоо зөндөө сурлаа болно гэдэг ингээд. Тэгээд ээжийг нас орсон хойно би чинь явсан. Аспирантурт дээр. Би бол 13-т аавгүй болсон л да өнчирсэн. Тэгээ ах маань дандаа гадаад сурж байсан, гадаадад ажиллаад хашижсэн болохоор биднэрт бол алсаас л одоо ингээд өдөрт нөхөөс, чиглүүл нөхөөс
ойр одоо зур тийм хүн байхгүй болчихж байгаа юм л да. Одоо өнцөлдөл гэрийн толгойлагч нь би өөрөө болчихж байгаа юм чинь. 5 дугаар ангиас 10 дугаар анги хүртэл 10 дугаар ангид бүр одоо сүүлчийн хагас жил хүртэл ангаан тэгэл тэндэл төгсөй гэжсэн чинь манай ах очоод тэгээд одоо эн чинь хойдон жил чи хоошоо Оросд сургуульд явах болно. 1 жил бас хотод нэг жоохон хагас жилч болохноос суугаад байхгүй бол шууд хөдөөнөөс очихоор хүүхдүүд нэг жоохон дэндүү хөдөө ширөөд хөдөөний байдалтай нэг сайн идээсч өгдөг юм. Тэгээ зарим нь Оросоос буцчих гээд байдгийг. Чамайг ер нь хагас жил авч хотод суулгана гэдэг. Хотоос 10 дугаар анги төгсөхдөө хөдөө эдийн засгийн дээд сургуульд энэ одоо олон улсын эдийн засгийн харилцааны мэрэгжлэр хичээл заах багшаар бэлтгэгдсэн байхгүй юу. Тэгээ Москвагийн олон улсын харилцааны сургууль бол өнөөдөр ч гэсэн дэлхийд одоо нэрлэгдэж байгаа Оросын 3 сургуулийн нэг л дээ. Ломоносов их сургууль, олон улсын харилцааны их сургууль, Бауманны одоо техникийн хүчээс тэр 3-ыг л одоо тоож Оросын ихтэй сургууль гэж нэрлэж байна шүү дээ. Тэгээ тэрний нэг нь бол төгссөн юм байлээ. Гэхдээ би бол олон улсын эдийн засгийн харилцааны мэрэгчлэр төгссөн. Тэгээд ирээд би багш болоогүй маа. Ирээд гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороо. Харин тийм бүр тусгай хороо байгуулад нөгөө эдийн засгийн чин гадаад харилцааг жинхэнэ барьдаг хариуцдаг газар бий болчиход. Тэгээд тэнд намайг татаад авчихсан. Тэр сургуулийг миний ах төгссөн байхгүй юу? Ах маань төгссөн учраас бүр дагуулж очиод тэр битэл тэр нөгөө доор хадгаламжийн газар нь одоо би Монголоос очихдоо нэг тийм модон авдар авээдсэн тэрийг тэр доор байж их хэвээр байна уугүй орж үзье. Байж бол чи тэрэнд юм хумаа хий 100 мөн явахтан гэд. Тэгээд би тэр авдар би магадгүй одоо чи байж магадгүй гэж боддیں۔ Яг л нөгөө хиний юм мэддэхгүй. Тэгээд тэнд чинь өөрөө хинийх нь мэддэхгүй болохоор тэр зайтай л учраас байгаа л гэдэг юм байл. Тэгээ ахыг төгссөн хон миний очоод нэг дотор нэг ахын нэг хэдэн ном тэгэл хоосон байсан. Тэгэл тэрэнд нь би нэг бүх юм хадгалж хийдэг. Тэгээд эрэхтэй мөн л тэгэл орхичоод ирсэн. Тэгээ ахын сургуулийн чиглэлийгч за тэгээд дараа нь нөгөө хэлний талын хүн болно гэж бодсон ч байх. Оюутан байх үед энэ тэр бол харин ах нөгөө зөвлөлт холбоот улс сэтгүүл гаргаж ирсэн. Тэр нөгөө материал нь хойноос ирээд энд орчуулдаг. Тэр сэтгүүлийг орчуулж их бас орчуулга дээр оюутан байх нэлээд нухалсан шүү. Тиймэрхүү тэгэл яг зохиолч болсон зөвлөлд мэдэж харин баярлсан баг. Тэгж оролддог тийм санаатай би сүүлд болтол мэдээчгүй. Ах тэр уран зохиолчийн хувьд бол огт яагаагүй шүү дээ. Үзүүлдэгчгүй ном болсон хойноо аваач өгнөхөөс ном билж яхад юм бичээд ерөөсөн таг нуучин. Ерөөсөл харин тэр өөрийнх нь ном өөрөө хүмүүстэй ярьж хөрж байгаа тэр бүхнийг нь бол би бас хажуугаас нь сонсоод хүртээд байна л да. Нөлөөлөл байлгүй яг. Тэдэнд орж байгаа ч би өөрөө бас суудаг байсан юм чинь. Тэгэл тэнд чинь нэг зохиолч нар цуглан бөөгнөр нь тэрний яриа энэ тэрийг бол би нэг курс сууж байгаа юм шиг л сонсон шүү дээ. Тэгээ би анхны 2 номоо үргэлж өсвөөр гаргасан шүү дээ. Тэгээд ер нь нөгөө шүлэг мүлгэнч нэг хөлөгтэй бичээгүй орхицсан байсан чинь бас эргээд нөгөө уруу өгсөн чуулга гээд нөгөө зохиолч нар чинь хөдөөгөр явдаг, шүлгээ уншдаг, уулзалт хийдэг том ажлуудад мэрсэр тийм юмд ороод ирсэн чинь бүр хийх ажилгүй хүн болж хувираад унших. Тэгээд шүлэг рүү эргэж ороод тэрнээсээ татагдаад шүлэг мүлэг рүү бичээ. Тэгээ 3 дахь номоо тэр хайрын нууц гэдэг номыг шүлгийн ном гаргасан шүү дээ. Нэлхногоо би одоо сүүлийн энэ гаргаж байгаа номонд бас нэлээд тийм дурсамж маягтай юм оруулаад байна. Нэлхногоо номны тухай болцоо. Тэгээ нэлхногоо бол
өөрөө гарахтаа бас их төвөгтэй гарсан юм. Одоо Эрдэнэ гуайг би редактор болгоё гэдэг өөрөө их даган баясдаг. Эрдэнэ гуайг бүхэл юм уншдаг хөвгт байлаа л да. Тэгээд Эрдэнэ гуайгаар редакторлуулъя гэсэн чинь зөвшөөрсөн тарваагүй. Тэгээд Эрдэнэ гуай тавиач өгсөн чинь одоо нэг л уншсан л да. Эхлээд бол ер нь жоохон дуурамчгүй танихчгүй юм тэгээ юу ч юм ажлын нэмэр гэж утсан байлгүй. Тэгээд дараа нь харин уншсан хойно яг ер нь боломж юм байна. Харин нэг жоохон тийм нэг философик маягийн юм бас байдгийн тэр чинь хэрэггүй гэж Эрдэнэ гуай хэлсэн шүү. Тэгээд би баярлал авчраа өгсөн чинь тэр редакторын үг хааваа гэдэг арваагаа нэхэд байдаг. Гэхдээ тийм бичиж өгөөгүй гэсэн. Тэгвэл чи энэ номоо Даштын дэвд уншуул гэв. Даштын дэвд бас аваач уншуулсан чинь намайг уншлаа гэж тарваад хэл юу ч хэлсэнгүй. Тарваагаа авчраад өгсөн чинь бас юм хүм бичээгүй юу гэсэн. Тэгвэл би уншина гэв. Тэгээ бодвол тарваагаа уншсан баг. Бас бичиж өгөөгүй. Тэгээд нэлхногоо ч ерөөсөн ямар ч оршил байхгүй. Нэг тийм нуумш яаччаар нь тэгээд хэвлэлцээ тэр үе дүрм нэг жоохон би ч магадгүй хэвлэлийн газар байсан болоод явцсан ч байж магадгүй. Тэгээ харин гарсан хойно бол их анхаарал яасан. Бэлэг сайхан тусгай шүүмжийн бичсэн, цэдэвч бас мерсерийн бичээлсэн, хас Баатаргой бас уншсан, баяр хүргэжлээсэн. За тэгээд хамгийн сонин нь бол өвөөдөө Дамжин Сүрэнгой надад баяр хүргээд би нэг найруулгын тэр чинь нэг л болохгүй байна. Би нэг чамд нэг засаа зөвлөнө гэсэн. Тэгээд л би их баярлаа тэгэрэй гэж. Ер нь бол өвөөдөөгээр номоо засуулж сая зохиолч болдог гэдэг үг байсан л да. Тэгээ өөрөө тэгэхээр би аягүй баярлахгүй юу. Тэгсэн чинь нэг өдөр хойш би тэрийг ерөөсөө чадахгүй байна ш намаа. Чиний чинь их сонин бичдэг нөхөр байна. Засчихаар найруулгын өөрчлөлтөөр санаа нь алга болчих гээд. Тэгээ ер нь ч өөрийнхөө л тэгээд бичээд яванда болно. Харин жоохон монголоо илүү мэддэг болоорой гэдэг. Тийм юм хэлээ. Тэгээд би бол тэр нэг редакторлах нэг тийм нэг жоохон төвхтэй юм шиг ном хийсэн юм байлээ. Ер нь одоо эргээд уншных төвхтэй юм бол баймааргүй юм шиг. Яагаад бичлэгийн онцлог өсөл тэгээд байсан бэ? Тэгэл одоо нэлхногоогоор чинь бас ингээд нэлийн анхаарал татаа ингэсэн болохоор бас гайгүй хөл хэлсэн л дээ. Ер нь тэр үе чинь эхлэн бичих залуу зохиолчдын өдөрлөг гээд 3 өдөр уншдаг залуучууд шүлгээ. Тэгээд зохиолч нар секцүүдээр хувааж сонсдог. Үргэлжилсэн үгийн хүүхдийн зохиолын яруу найргийн гээд. Тэгээд тэр 3 хоногийн ажлын төгсгөлд нь нэг том зохиолчтой уулзалт, нийтэд нь уулзалт хийдэг. За тэгээд тэр 3 секцээс тэр удаагийн уншилт уулзалтан дээр гайгүй юм бичснийг бас жоохон тодруулдаг нэг тийм ажлууд явагддаг байсан. Тэгээд тэрнийхээ юунаас бид нар чинь бас ойртоод ерөөсөө нэг уран зохиолын тийм дугуйлан ер нь бол зохиолчдын хороон дээр бий болж байсан да. Тэгээ үргэлжилсэн үгийн хэсгэнд нь бид нар чинь нөгөө голцоо хойно төгсөөд ирсэн Урянхай Батбаяр би гэдэг ингээд тэгээд лоюун тэр үе чи очирхөө бүгд л нэг үе их олон залуучууд уран зохиолд орж ирсэн. Тэгээд тэр нэгдлээ яруу найргийн үргэлжилсэн гэж хуваагдж байгаа боловч голцоо манай үргэлжилсэн үгийн хэсгээр их цугларах дуртай. Тэгээд бид нэр юугаа одоо тэр дугуйланда нэр өгөөгээд тэр дүмэн гэдэг нь бол миний өгсөн нэр л дээ. Нэг сайхан хөлөг мүлгийн нэр өгөөгээд би тэгээд тэр хөлгийн нэр өгнө гэснээс хөлгийн дүмэн гэдэг чинь хөлгийн явдал байхгүй юу. Тэр энэ Арвжагийн дүмэн шүлгээр нэрлэгээд ингээд нэрлсэн. Сүүлдээ нөгөөх чинь олон хүн ингээд олон янз юм байна шүү дээ. Тэгээд тэр дундаас чинь одоо
дөрмөн нэгдлийн гол нэг орой хэсэг нь дасраад одоо нэг гарын 5 хуруу гэдээ яриад байгаа ч тэр хэсэг маань бас нэг аминчилахад нэг гал хам маягтай одоо нэггээр бол тийм маягтай болоод явцсан байхгүй юу. Нөгөө нэгдэл маань уран зохиолын нэгдэл маань байж л байгаа. Нэр нь өөрөө нөгөө бит хэсгээр илүү харьяалагдаад. Ер нь бол энэ дөрмөнгийн тавыг бол ойртуулж яасан хүн нь бол би юм. Батбаяртай танилцуулах гэж оюутан байхад нь тэгээд Москва танилцж чадаагүй нааш нэрүүлсэн. Дармын Батбаярыг. Тэгээ энд ирсэн хойно танилцуулаад Урианхай битэр чи өөрөө зүг ажиллаж байсан. Төлөвлөгөөний комисс эдийн засгийн хороо. Тэр ордны л одоо хоёулаа биенийг харин хойно оюутан байхдаа тийм хоёр танилцж байсан боловч ажил дээр харин ойртдог нь нөгөө бас л уран зохиолын ажиллаар хороо руу явж тэнд таарад биенийг нээгээд тэгээд орцсон Батбаяр нээлээ ингээ гуруулаа. Тэгээд би Лавгагийн залуу зохиолчдын нэгдлийн ажлыг Лувсан цэрэн эрхэлдэг байсан. Бернлэн Лувсан цэрэн. Тэгээд Лувсан цэрэн надаар нөгөө цог сэтгүүл эрхэлдэг байсан л да эхлээд. Тэгээд цог сэтгүүлийн артл нэг соёлын ертөнц гэдэг нэг юм болонтой. Лувсан цэрэн тэрийг надаар хийлэгдэг. Нэг гоцуул юм орчуул дэлхийн дахны соёлын амьдралыг харуулсан юм л орчуулж тавьдаг. Тэгээд Лувсан цэрэн дээр тэр нөгөө соёлын ертөнц булангаа бэлдэн болгочоод очоод нэг удаа очсон чинь гойн сэлэнгээс нэг ийм нөхөр ийм юм ирүүлээд ах юм. Нэг ийм хөөрхөн жижигхэн айгүй хөөрхөн санаатай. Тэгээ энэ нэг хоёр л ийм хүнийхийг би яргуугээд сэтгүүл бий болгож тэр нь тавьчвал их зүгээр яхан чи бол чадандаа гэхгүй намайг. Тэгээд би л Лувсан цэрэн намайг зохиол мохиол их оролддог сонирхдаг гэдгийг одоо мэддэг юм багтаа чадна гэж хэлхийг бодоход тэгээд тэр үгэнд нь оромшоо тгий гэсэн. Тэгээд би нэг тэнд нэг миний бас нэг хоёр юм Лавгагийн нэг 2 3 юм анх гарч ирсэн. Тэр яргуу сэтгүүлд. Тэгэж Лавгагаан дараа нь олж аваад ингээд дөрүүлээ болцоод байжсэн чинь Үлгэрийн танхимд дараа нь нөгөө Лавгсан чинь жүжигчнэр очижлоо ш. Тэр үчин Лавгсан чинь маян тоогооч интергээд нэг шүлэгнүүд уншдаг жүжигчин байсан. Номын зураг зурдаг, чимэг зураг зурдаг, гармаагийн номны зургийг нэг гоё зураал бид нэр тэгээд номоо гаргахаар Лавгсангаар зурулна гэцгээгээл. Тэгээд Лавгсангээ бид нэр нийлээд ингээл нөгөө 5 хурууч бий болчихгүй юу. Сонниос тэгээ харин бид нэр 5 хуруу маань яг шил дараалал жил төрсөн юм байл. 40 онд Батбаяр, 41 онд Урианхай, 42 онд Лавга, 43 онд би, 44 онд Лавгсран. Тэгээд соннинд жил болгоно л нэгэн төрсөн юм байлаа. Би тэгээ тэрэнд зориулж нэг цаглбар хийсэн шүү дээ. Онтооллын. Бид дөрвийн чинь нэг зангиддаг юм нь бол нөгөө дөрвөлэн өөр мэргэжлийн дөрвөлэн хаан төгссөн Лавга захилгааны инженер, Урианхай битэрч эдийн засагч, Батбаяр чинь геологч. За тэгээд Лавгсран ч гэсэн сүүлдээ бас киноны. Ингээд тэр бас нэг гадна нэг жоохон Оросын нөлөөлөлд дэлхийн уран зохиолын нөлөөлөлд нэг жоохон Орсон тэрийг ярьж өөрдөг нь бас бидний чинь нэг тийм холбох шижин болсон байхгүй. Тэгэл дум маягийн юмнууд чинь 90 он гарснаас чинь их бий боллоо шүү дээ. Тэр ММР бас гал болдог. Тэгээ тэр нэг бас нэг юу байд юм да. Энд чи бас нэг өөрснийгөө нэг үнэлдэг ч юм уу нэг тодорхой үнэлгээний эн чинь бас нэг юу бас яваад байгаа маа. Тэр нэг таалагддаг ч юм уу зохиол бүтээл нь ойрч гэдэг юм уу тэрүүгээр бас амьсаад нэг юм ойртоод байгаа шүү дээ. Тэр нэгдлүүд маань тэгжил бас өссөн баг. Миний одоо энэ номон дотор хамгийн их зайзалдаг юм нь энэ тол бичгүүд байгаа шүү. Тол бичгүүгээр хүн мэдлэгтэй боловсралтай болж чаддаг шүү дээ. Ер нь бол тол сайн хэрэгэлсэн хүн л юмны нарийн утга энтриг олж одоо ч энэ харахгүй энэ алдааны тол орс хэлний
энэ хэцүү үгийн толмол гэл ингээд хамгийн тийм юм чинь болж л яахгүй. Тэгээд энэ ийм энциклопедийн толиуд ийм толиуд чинь л одоо юу шүү дээ. Хүний мэдлэг боловсролыг нэлээд улсуутай бат болгож өгдөг. 42 оны нөгөө Дамдын Сүрэнгүй Лувсан Мандангүй хоёрын тойл гэдэг чинь энэ шүү дээ. Монгол Улсын хүртэл хадж өгчээсэн. Тэгээд ийм сайхан тойлнууд байна. Кондратив гэдэг манай энэ соёлын амьдралд маш их оролцоотой нэг Орсын эрдэмтэн байсан шүү дээ. Тэрний тэгээд энэ гаваа гэдэг яруу найраг байгаа. Кондратив. Гаваа гэж гаваагаа биш үү? Тухайч байж магадгүй. Ер нь гэхдээ нэг тийм нэрээр нэг Монгол амьдралын. Тэгээд энийг надад нөгөө хуучин номуудыг шатаах юмд явуулж яхад нэг юм байна. Гэт надад энэ биш авчирж өгсөн. Тэгээд энэ Кондратив 24 оны 8 сар 25 оны 3 сар хүртэл хинтээ энэ юугаар хээрийн судалгаанд явсан л да. Тэгээд тэр үедээ ийм 134 бадаг 15 ийм хэсэгтэй том найраглал бичсэн байгаа шүү. Одоо жишээлбэл энэ Эрерхийн община гэдэг энэ ийм ном гарч ирсэн гэж 27 оны. Энэ бол одоо байхгүй л дээ. Манайд ер нь байхгүй байгаа. Ямар номч байсныг мэдэхгүйгээд нэг хүн илтгэл дээрж юм л. Тэгээд тэр ном нь надад байгаа гэсэн чи ямар сони. Би нэг дөрвөлгөөрлөг сэтгүүлд нөгөө зураач нар ч үг хэлж муутай юм бичиж чадахгүй бичсэн засахгүйгээр өгөх болохгүй ингээд редакцийн зөвлөдөө нэг хүн оруулъя гэдэг нөгөө сундаг дурж манай ахлах зураач хөвлийн газрын эрхэлж гаргадаг. Тэгээд юуны зөвлөлд оруулчихгүй юу. Тэгэл би бас нэг элдв юм санаачилдгаараа энэ зураач нар дандаа орсоор ярина. Бүх юм орсоор нэрлэнэ. Тэгээ тэрийг ер нь бол нэг зарим нь боломжооны хэрээр монголоор ярьдаг болгоё гэд нэг юм тойл хийгээд нэлээ цовуулж хилцүүлэг зориулах гэж дээр нь тавиад нэг хэсгийг ингээд сэтгүүлдээ хэвлчихгүй юу. Тэгсэн Жөлтөнбай дуудаж байна. Тэгсэн очсон чинь загин жана чи дураараа юу хийгээд байгаа. Тэр юмыг нэр оноод нь чи юм уу? Тэрийг бол тэр бүх хийсийг манад авчир гэж байна. Гэдэг нөгөө хийсийг маань авсайтал. Гэхдээ би бол одоо тэдний газрын хүн биш. Жөлтөнбай алавт биш. Шал өөр газрын тэгтээ ихэрэхгүй яг өөрийнх нь газрын хүн шиг л яаж байгаа шүү дээ. Одоо тэр даалгаврыг биелүүлж тэгээд үтсэн чинь бүгдийг ингээл үзээд байна. За энэ урлан гэдэг чинь харин нэг юу гайгүй болмоор үг онцч үгүй юу чи. Энийг харин юу жоохон хэрэглүүлэх гээд оролдоод үз. Босд нь ч хэрэггүй. Одоо тэр сэтгүүл миний хэвлсэн нэг хэсэг нь байж байдаг. Нөгөө хэсэг нь бүр алга болсон. Би тэгээд Жөлтөнбайд өгсөн юм уу? Өөрөө хэрэггүйгээ хайцсан ч юм уу? Тэгсэн нөгөө хүрээлэн гэдэг урлан гэдэг үг энэ нөхөр оноож байна. Өөр чинь ямар санагж байна гэдэл Лувсан Мандан доктор ороод ирлээ. Яг би тэрийг ярьж байтал наадах чинь буруу хэвссэн үг байна. Монгол хэлд нэрээс нэр өсөхгүй гэлдэж байна. Гэхдээ би нэрэнчтэй юм шиг ингээл бодоод л ингэсэн чинь зөндөө олон нэрээс өссөн үгнүүд орж ирж байна. Хүрээлэн, жорлон гэдэл. Тэгээд би Лувсан Мандан доктортай худлаа ярьж байна. Таны ажилдаг газар чинь одоо хүрээ тэгээд лэн нэмээ хүрээлэн дахиад нэр өсөж шээ. Таны магадгүй эндээс гараад орох газар чинь жорлон гэд дахиад нэр өсөж гэсэн. Лувсан Мандан бодголцсон. Тэгжээж амирсан тэр урлан гэдэг. Би бол яг тэр зарчмаар үсгэсэн байхгүй юу. Ур гэдэг дээр лан гэсэн. Тэгсэн тэр лан гэдэг чинь өгшиг зогсохосоор ингээд өөрчлөгдөж боловч лан гэдэг тэр төв төлний орш хорон сав гэсэн утгатай үг юм байна.
Тэр жанживлэн төдөвлөн гэдэг чинь тэр юмны орших орн, тэр юмны газар гэсэн. Тэгээ тэрийг монгол хэлэнд өөрийнхөө бүтээвэр болгоод бид нар ч авцсан юм байна. Тэгээ ланзан гэдгийг хэрэгэлдэг. Тэгээ тэрийг би мэдэнгүүтээ тэгвэл ур гэдэг юм нь оршдог. Тийм орон газрын Масловская гэдгийг урлан гэж нэрлэлчихлээ гэд зохиосон байхгүй юу. Тэгээ миний зохиосон олон үг бий л дээ монгол хэлд оруулсан. Тэгээ хамгийн их газар авч их амжилттай амьдарж байгаа үг нь бол урлан байна. Хэл бол дархлаа л да. Ер нь үндэстнийг одоо ямар үндэстэн байна гэдгийг гэрчлэх одоо баталгаа юм уу одоо тэр дархлаа нь бол хэл л дээ. Монгол хэлээр бид нэр огт ярихаа болчих юм бол хүн нь бол одоо яг монгол байна царайдус бий бэлдэрнэ. Гэхдээ тэр хэл яриа нь монгол биш болчихоор яг монгол үндэстэн гэхэд бас их юу өөр болчихно. Тэгээд яг хэл чинь нөгөө сэтгэлгээг бас бий болгох хөрс болдог. Яаж сэтгэх нь бас тэр хэлээ эргээд бий болгодог юм болохоор өөрийн унган хэлгүй болчих юм бол үндэстэн одоо мөхч байгаагийн нэг баримт болж байгаа. Тэгэхээр монгол хэлийг бид нэр одоо өөрсдийн л оролцоотойгоор хэрэглэгчийн цөөрүүлэх тийшэл ингээд яваад байна шүү дээ. Хэрэглэгч л одоо хэрэглэх хөнгүү хэлээ монгол хэлээр ярьдаг хөнгүү л болчих юм бол энэ их аюултай болно. Ер нь одоо ингээд цаг зөөр болчлаа. Монголын ер нь соёл түүх илдэм мэтгэж өдөөд хүмүүс хайж гээгдүүлчих магадгүй. Нэг ийм монгол судлаач нарыг бэлтгэх сургууль байж хэрэгтэй байна гэж бодоод би тэгэл тэр үед их ярьдаг байсан л да. Саарл Илжиг ийсэн чангахад Эрдэнэ ширээтийн төвчин онцод бас нэг чангах газар байна гэдэг монгол мэдлэг рүү. Тэгээд анх байгуулж ирсэн. Бас би өөрөө их хатуу их чамбай чамд сургууль болгоё гэдэг өндөр босго тавьдсан. Хүүхдүүдээ бас их олон хүүхд орсон шүү орно гэд. Тэгээд би их цөөхөн хүүхдтэй тийм сургууль хий гэдэг зорилгоор анхны миний тэр илсүүлсэн хүүхдүүд бол ер нь сөрхийч эрдэмтэд энэ төр болцсон бүгд мундаг улсууд болцсон л да сүлдээ. Тэгээд тэр чинь нөгөө ерөнхий боловсрын сургууль их сайн байсан үе. Төгсгчд их чанартай. Тэгээд нэг ер нь бол сургууль ингээд эрхлээд нэг 5 жил болоход л элсэгчд их суларч гисэн шүү дээ. Арчлаа. 95 он гэхэд манай ерөнхий боловсрын сургууль бол ер нь унтсан шүү. Унаж эхэлсэн. Багш нар нь халагдаад энэ төр ийш тийш яваа зах зээл хөөгөөл програм энэ төр чинь нэг чиглэл өөрчлөгдлөө гэж хуучнаа голж шүүмжлээл ингээл ерөнхий боловсрол унчих дээр дагаад дээд сургуулийн юу унчдаг. Сургууль би ерөөсөө авч явж үзээгүй учраас хамгийн их туршлага суусан алдсан л бий баг. Тэгээ ерөөсөө тэр сургуулийн аж ахуй эдийн засгийн тал нь бол үнэхээр хүнд юм байл. Яг эрдмийн тал нь бол болгоод аж болдог. 91 онд байгуулсан сургууль чинь 5 он хүртэл явцсан л да нэлээд хэдэн төгсөл хийчихсэн. Ер нь бол бас гайгүй сургуулиудын тоонд орж ирсэн. Төгсөгчд нь харин ласан болж биш сургуулаа бас нэг ирээдүйг нь харах бодол төрсөн. Ягаад гэвэл монгол судлаач нар чинь ажил олоход их хэцүү. Академич нь өөрөө тэр нэг зах зээлийн ороод өөрөө цохилтонд ороод юун гаднаас шин залуу судлаач авах нэтэл өөрсдийнх нь цөөрөөд ийм хүнд байдалд орж байгаа юм чинь. Судалгааны тал руу ингэж бий болгоно гэдэг нь тэр чинь нөгөө дээд сургуулийн дараах сургууль юм л да нарын да. Магистр, доктор гэдэг чинь.
Тэгээд нөгөө эдгээр сургуультайгаа хавсраад хамтраад явах дээр сургуультаа тэнд хийгээд хамгаалалт эднэрийн актив дээр хийгэн гэтэр нэг үйл ажиллагааны цоошин хэлбэржүүлээ боломжтой болоод ирсэн. Би бол Монгол уламжлал актив анханасаа л гадаадын холбоо нь бол ерөөсөн маш олон орнуудтай ялангуяа энэ ах トゥ орнуудтайгаа өвөр Монгол, Бурятууд, Тува, Якутууд анхны өдрөөсөө л би бүр их сайн ажилладаг байсан. Тэгээд нэх олон хүнтэй байх юугүй эрдэмшлэгээний хурал хийх за тэгээд захимаар ингээд өгүүл бичгээ хэлцүүлэх хуралд оролцох захимаарчд оролцож болж байгаа. Эхний үед бол тийм юм байгаагүй л дээ. Очиж оролцдог байсан. Эрдэмшлэгээний байгууллагыг бол явуулаад боломжтой байна гэдэг бол миний туршлагаас бол харагдсан. Иймэрхүү маягаар л одоо яг ингээ өдөр тутмын ажил нь их гайгүй юм шиг мөртлөө хийгээд байгаа ингээ оролцоод хүрээд байгаа юм нь бол нэлээд том цар хүрээтэй. Одоо тэгээд би чинь одоо бас нэг хугацаатай ирдэг шүү дээ чинь орчлон. Тэгээд одоо тийм учраас энэ арай нэг өргөн тийм нэг төрийн бас байгууллага болгох эрдэмшлэгийн чиглэлийн хэвээрээ. Тэгээд ялангуяа энэ шавнараа илүү энд оролцуулах тэр зүг рүү би бас нэг бүтцийн болоод үйл ажиллагааны нэг өөрчлөлт хийх тийм бодол байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл ийм жаахан оролцоо нь бол олон хүний тэгээд хийх ажил нь бол бас энийг уламжилж үргэлжлүүлэхээс гадна бас шинээр хийх юмнууд байгаа. Тэр нь бол цаг үе өөрөө шаардаж байгаа. Бид нар бол Монгол руугаа эргэж Монголыг өөрийгөө Монгол хүнээ судлах, Монгол соёлоо судлах тэр ажил бол улам нэмэгдэж байгаа. Илүү ултай судлах хэрэгтэй. Тэрний үгээр энэ одоо даяаршлыг энийг салхих зохилт бол бид нарыг бас ингээд энэ их олон мянган жилийн түүхт соёлыг бол эвдэж өгөө хийж магадгүй нөлөөлж за тэгээ хүнд нь нөлөөлж тэр нь тэгээд хүнд нь нөлөөлөхөөр амьдрал нь өөр болдог. За тэгээд эн чинь явсаар цаашаа тусгаар тогтнолын улс орны эзэн хэн байх уу олон асуудал руу аваачна л да. Тэгэхээр энэ бодлын үүднээс бол академийн одоо үйл ажиллагаа бол арай тийм бас нэг төрийн бас байгууллагууд дундаа арай нэг өөрийнхөө тэр юг одоо миний анх утсанчлан өөрлөгөө дотсон өөр дээрэн одоо төвлөрж анхаарлан гол үйл ажиллагааны чиглүүлсэн энэ байдал бол улам одоо их чам байгуулах хэрэгтэй. Зургийг би сургууль нөгөө Монгол мэдлэгийн сургууль байгуулаад тэгэл тэр үеэс л ер нь зураг жаахан сонирхож. Тэгээ гол нь эн чинь нэг 90 он гарангууд манай чинь зураач нар чинь амьдралч нэг жаахан тийм босноо хамаагүй зарлаа штэ зураг. Гадагшааж зургнууд их. Би тэгээ жаахан харам сэтгэлд өрөөд бас зарим нэг нь болцоогоор өөрөө авч Монголд үлдээж байгаа ухааны юм шүү дээ. Тэгээд нэг тийм маягаар эхэлээд тэгээд сүүлдээ л одоо намайг зураг аваад байдаг сонирхдаг гингүүт эхлээд нэг над дээр орж ирдэг болохгүй. Тэгээд би хүрээлэл их мэддэг үзэсгэлэн болгонд ч би очдог. Ер нь бол нөгөө сэтгүүл энтер байхдаа харин зургийн тухай нэлээд юм бичиж барьж урлаг судлаач энтергээд бүр Орсын сэтгүүлүүд намайг гэж урлаг судлаач машин гэсэн байж байгаа. Би үл юм урлаг. Тэгээд нөгөө сэтгүүл гардаг болохоор тийм хүн гэж боддог баг. Энэ манай төрийн сойрхолт цэгмэдийн зураг энэ одоо хуучин мод, хөгшин мод гэсэн. Тэгэхээр энэ хэдийгээр одоо юм хөгшрөөд ингээ унууч гэсэн. Дараагийн үе гэдэг юм уу? Дараа нь өөр мод ургах тийм одоо юу болдгийм байл та шимтжээл. Тэрийг бол цэгмэд бас ингээ сайхан ажтайхан бар. За энэ Сумын төв гэж энэ Амгалан Баатар гэдэг зураач надад их таалагдсан зураг. Ер нь манай Сумын төв чинь нэг баахан хаанаас нь ч юм орсон замуудтай хүмүүнээс асууж байгаа Сумын төв олоод орчдөг. За тэгээд тэндээс гарахтаа аль замаар явахаа мэддэг.
Магадгүй өөрөө ирсэн замруугаа буцаад авчдаг. Тэгээ тэрийг бол энэ хачин гоё харуулсан. Ер нь бол би зураг цуглуулахдаа зураач нэг том хүм гэсэн юм юу шалгуур тавьдаг бай. Зүгээр зураг их тийм чадварлаг зурсан бас ирээдүйн том зураач болчихоор оюутан байна да гэсэн залуу зураачдын зургийг бас нэлээ дэмжлэг болж тэднэрдээ дэмжлэг болж тэгээд надад зургаан зарж исэн тэгээ сөрхий уран бүтээлч болсон хүүхдүүд биш үү бас нэлээ тий. Тэгээ би нэг олон энэ бүх зургууд дундаас нэг ингээд өөрөө нутагтаач байж байгаа шиг Монголд очиж байж байгаа юм шиг нэг ингээд ядаж хан хоосон байхаар нэг зураг үлгч гэж л ярьдаг юм л да би тэгээд. Гэхдээ энэ байгалийн чиглэлийн зургууд яг ч реалист биш бас жоохон модернизм шингэсэн тийм зургууд л гол нь бол байж байгаа. Би одоо нийгмийн амьдралд их идэвхтэй ингэж ордог чи 90 оноос л хойш. 90 он гарангууд ч одоо бид нар ч бас нэг сэхэтнүүд ч нэг арай нэг өөр юм бодоод за тэгээд энэ ардчлалын залуучууд ч бас дотор нь өөрсдийгөө дэмжих юм байна. Бас нэг эрдэм соёлын салбарын хүмүүс рүүгээ бас их хандсан шүү дээ. Тэгээд би ч өмнө нь Шинжлэх ухаан дээд боловсролын хорон дээр нэг Шинжлэх ухаан дээд боловсролын дэвшлийн төв гэдэг эрдэм шиндэгээний төв. Тэнд бас залуучууд жоохон улс орны хөгжлийн нийгмийн амьдралын талаар нэлээх ярьдаг. Би тэднэр дунд нь бас нэг тэрийг хөглж өгдөг. Сүүлдээ их олон намын хүмүүс болсон. Ардчилсан нам руу нэг хэсэг нь ороод соцтек руу нэг хэсэг нь ороод тэгээ үлдэж байгаа нэг ер нь би баг өөрөө үлдчих шах болоод тэгээ үндэсний дэвшлийн тэр хамгийн сүүлд нь шахуу бий болсон улс төрийн хүчин шүү дээ үндэсний дэвшлийн хөдөлгөөн тэгээд ном ментор болоод тэр хэсгэр үл тэгэл нөхдийн бас нэг хөсөлтэй харин тэр тусал дэмжиж байгаа л тэгээд энэ дал тэр амьдралд нэлээд төвтэй оролцох зүг рүүгээ явчихсан юм а. Тэгээд намайг чинь бүр намын хүн бүр хүчээр сахвалгаад би 90 он хүртэл ерөөс намын гишүүн биш байсан л да. Тэгээд яг хав шинэ дэвшилт намын чинь одоо үүсгэхэд баримт бичгийг боловсруулахад за тэгэл хүн хараар хүчээр сэлбэг тэлэхэд л ингээл оролцоод явцсан л да. Улс орноо гүнзгий хямралаас гаргах жинхэнэ ардчилсан хувьсгалыг тайван замаар өрнүүлэх гэсэн Монголын ардчилсан холбоо, Монголын ардчилсан номын тавьсан шаардлагыг нам төрийн хүнд сурталд аппарат үл биелүүлэх, хувьсгалт шинжил хийхээс бүрэн татгалзлаа. Оны үйл явдал. Одоо талбай дээр үсгэлэнгийн үед чинь үндэсний дэвшлийн чинь нэг гарын үсэг зурвуулаад тийм ажиллагаа өрнүүлээл. Тэгээд би бас нэг сонин энтер хийдэг. Тэр сонингоо хэвлүүлэх юу хэвлэлийн газар тоглого олддог. Тэгээд би хэвлэх үйлдвэрээс бас нэг тийм боломж олоо ингэжсэн чинь жагсаал болно гэдэгтээ таараад нөгөөхөн баригдахгүйгээ сандрал тэгж л байсан. Тэгэхэд ерөөсөө ардчилсан хүч чинь нийлээд нэг 20 за нэг бид нарыг дэмжсэн хүнстэй нийлээд ардчилсан хүн бол тогтоох үе чинь 29 хүн л байсан шүү дээ. Нөгөө ардчлалын гэдэг гэж үзэгдэж байгаагууд нь. Тэгэхээр чинь манайхаас чинь нэг их хурлын гишүүн бол одоо би Гамболд Шагтар Сүрэн, Батбаяр нэг 5 хүн болсон юм уу? Тэр үеийн одоо анхны сонгуульч нь бол ардчилсан сонгуульч нь бол яг
бүрэн утгаараа нэрэл ардсан сонгуул байсан л да. Хэвлэлээрэн дамжуулан өөрийн үгээ өргөн түмэнд хүргэдэг боллоо. Цагаан морин жилийн улс төрийн оргилж буцалсан их амьдрал өнгө нэмсэн нэгэн зүйл бол анхны ардчилсан хэмээх тодтолтой сонгуул түүнд бэлдэх ажил байлаа. Тэгээ би хаан улд өөргийн 22 дугаар тойргийн депутат байх. Манайх тэгэд 19 байсан гэрмээ. Хуралдаан болгон даргаан сольдог. Дарга урлагч. Анхны хуралдааны би урлагч дарга Гомбожов дарга нь би урлагч анхны хуралдаанаар ч одоо энэ үндсэн хуулийг боловсруулах баг хурлыг сонгосон бүрдүүлсэн ерөнхийлөгчтэй болсон анхны засаг төрийн шинжилгээг хийсэн зохион байгуулалтын бол одоо өөрчлөлтийн үеийн гол ажлыг чинь анхны чуулганаараа хийсэн ш хуралдаанаар тэрний л үед тий. Их цаазын төслийн 2 дахь хил зүйлэгт бэлтгэж санал зөрөөтэй асуудлаар депутатуудын хорооны гишүүд нам эвсэл бүлгийн ахлагч нар харилцсан тохиролцоонд хүрлээ. Зөрөөтэй нилээд асуудал дээр тохиролцоонд хүрсэнийг депутатуудын хорооны дарга Гомбожов депутатуудад уг зөвшөлтсөний протоколыг үндэслэн танилцууллаа. Хуралд би бол идэвхтэй оролцогчдын нэг байсан л да. Ямар сандаа би одоо маш их идэвхтэй оролцсон гэдэг чимэдгад нэг удаа өтер хууч орж бол би ер нь хамгийн их идэвхтэй оролцсон нэг байсан шүү. Ерөөсөн одоо 24 цагаар ажиллаж исэн өдөр хүртэл байна. Тэмдэглэлээ харахад энэ төр гэсэн чимэдгад идэвхтэй оролцсон хүн болгон л оролцсон л да. Таавал одоо сайн юм хийсэн юм их вэ, муу юм хийсэн юм их вэ гэхээр үгүй тэгэл наадах чинь хийсэн юм би гэж та хэлж байгаа чинь оролцсныг хэлж байгаас тэгэл энэ хэлчихсэн. Монгол улсын үндсэн хуулийг уншин сонсгосны дараа ардын хурлын дарга уртнасан үндсэн хуулийг батлуулахаар санал хураахад депутатуудын 99% зөвшөөрч 1 хүн татгалзаж 2 хүн зүтгэлжээ. Ингэж Монгол улсын 4 дахь шинэ үндсэн хууль 1992 оны 1-р сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутад батлагдлаа. Харин одоо тийм л байгаа. Одоо удлаа биш л дээ. Нэг нь Дашбалбар, нэг нь би юм байлээ. Тэгээ би ч яг тэр сүлдийг би ер нь нэг санаад нийцэг юм. Одоогийн сүлд. Зөндөө ч ярьсан дөө одоо их хурлын чинь нөгөө протокол энэ төр хилцүүлгийн үеийн юуч бүр ном болоо гарсан шүү. Тэн дээр юу ярьсан юм нь бол тодорхой байж байгаа. Тэгээд би тэрнээсээ болоод нэг жоохон сэтгэл дунд энэ чимч сүлдтэй байх гэж энтергээд. Тэгээд яг зүтгэлцэх хэрэг байгаа юм чинь зүтгэлцсэн гээл ямар би тэрийг надаас болоод энэ хүчингү болчих биш гэсэн. Тэгээд Дашбалбар харин юу бодсон? 2 хүн зүтгэлсэн нэг нь явж Дашбалбар бол таарсан. Бодвол тэр газрын асуудлаас юм уу юунаас юм. Нэг л юм бодож л бас зүтгэлж байгаа шүү дээ. Тэр 2 хүний нэг нь болчихсон шүү. Анхнаасаа үндсэн хуулиа их зөв хэрэгжүүлээгүй, зөвч сайн ойлгож ухаараагүй шахуу гэж үзэхээр тэгэл явцсан л да. Тэгэл хамгийн ихний хуулиараа л өөрчилсөн нөгөө өөрчлөлт чинь явж дордуулсан 7 өөрчлөлтөд болол тэгэл эргүүлэл заслаа ш. Тэгэхээр чинь ямар өөрчлөлт хийх гэж бодож байв, юу агуулж байв, тэр нь зөв буруу юу гэдэг чинь өөрөө амьдрал дээр өөрийгөө харуулсан зүйл байхгүй юу. Одоо ч гэсэн энэ хийсэн өөрчлөлтүүд бол дахиж засаж залгадаад явагдана. Тэр тийм нэг төгөлдөр яг ингээд ултай суурьтай бодж улсруулсан бүх нийтийн санаанаа орсон тийм өөрчлөлтүүд бол хийж чадахгүй л байгаа шүү дээ. Түмэн олон ард иргэдтэй төрч ёсны мэндчилгээ үндсэн хууль батлагдсны баярыг өргөн дэвшүүлж байна. Монгол улсын үндсэн хуулийн уг их энэ болоо гэж бичээ. Бүгд наримдах Монгол ард улсын ерөнхийлөгч Хүн Соломагийн очрот хэмээн гарын үсгээд зурж үндсэн хуулийн ихийг баталгаажууллаа.
Ийхүү ардын хурлын 12 дахь удаагийн сонгуулийн 2 дугаар хуралдаан 76 хоног хуралдаж өндөрлөө. Энийг үндсэн хуулийг хэрэгжүүлэх нь олон нам хэрэгжүүлнэ. Тэгээд намын бодол орж ирээд ингэнэ гэдэг бол харин ёстой хараагүй дээ. Тогтоож явах үед бол тэрнээсээ их болсон доо. Улс төржилт энэ төр явагдана. Тэр нь энэ намынхаа талаас намчрахсан үзлээсэн. За тэгээд төрийн эрхийг барих гэсэн хүсэл бодлоос ургаад ингээд өөр болчихно. Тэгээд нөгөө ерөнхийлөгчийн гүйц засаглалын их хурлын эрх мэдлүүд чинь тэрийг толгойлж байгаа хүмүүсийн бодол үзлээс бас хөндөгдөх юм гэдэг бол их сайн харагдахгүй л эсвэл урд чинь бол нөгөө нэгдсэн төр илүү их тийм нэгдмэл төртэй тэр нэг нам зөнхөлдсөн байдалтай олон жил явцсан болохоор тэр загвар чинь үргэлжлэх юм шиг л санагдаж байгаа. Тэгэхээр тийм байдал би чадаагүй болохоор чинь их хөдөлгөөнтэй. Тэгээд дээрээ ингээд өөрчлөлт ахаас тэрнээс ч юм болол ингээд засгийн газрын одоо нас бол 1.5 жил ч гэх шиг ингээд олон юм яриад байгаа. Тэр нь хуулиас болсон гэж тайлбарлахын оронд хүнээсээ болоод байгаа. Тэр намуудын үйл ажиллаас болоод байгааг бол ерөөсөө ил гаргаж ярьдаг л дээ. Ер нь хоёр танхимтай байхыг одоо ч гэсэн л яриад байгаа. Ялангуяа Содномгоон боловсруулсан тийм төсөл энтер маягтай юм бол бүр дэш нь өгсөн шүү дээ. Тэгээд хоёр танхимтай болох зүгрүүл нэг ордон хоёр танхимтай болох гол санаа нь бол яг бидний үеийг шиг баг хурлаа их хурл нэг хянадасан ямар сандал тараана гэж ойлгож байгаа. Тийм маягийн хяналтгүй энэ хэн ч одоо ард түмэн өөрөө хянаж чадахгүй учраас энэ хяналтгүй юм бий болчиход төр бий болчиход байна гэсэн санаанаас илүү одоо хоёр танхимтай бол харилцан хяналтыг ирэх энэ тэр хуваарлт тэнцвэржилт илүү бий болох юм. Тэгээд энэ амьдралаас дунд байгаа нэг хэсэг нь амьдрал дунд байгаа өөрснөө практик амьдрал үйлээ мэддэг болохоор илүү тийм хуульч гэсэн их амьдралаас ургаж гарсан хуулиуд бий болно гэсэн ийм санаанууд л яваад байдаг юм л та. Тэр яг нутгийн зулзаа чи хоёр тамирын би ч одоо ингээд урд тамир цэцэрлэгэн болоо хоёр тамирын юу цэцэрлэг хотод уулзчаас сургуульд сураал одоо нэг жил сургуульд орсон хоёулаа зэрэгэлдээ ангийн хоёр тэгээд би чинь 5 дугаар ангид аймгийн сургуулийн сурагч болсон өдөөнөөс. Тэгээд 5 дугаар анги тэр олон ангиуд байсан юм аа бидний үед чинь 5 дугаар анги чинь 6-7 анги байсан. Тэгээд аль анги тэм байгааг би өөрийнхөө ангиас бусдыг мэдэхгүй л. Тэгээд харин жоохон аймгийн хүн болоод нүд нэгэ 56 оноос ч юм уу таньдаг болсон юм байгаа. За яг хажуугийн ангид нэг юу. Тэгээд бид нөгөө гэр орон нэг зүг рүү явдаг. Тэгээд сургуульд ирж очих чинь таарна шүү дээ. Тэгээд танил болоод яг найзлал бид тэр ч одоо 10 дугаар анги 2 дугаар курст гэлсэн болохоор чинь 6-7 жил найзлж аваад тэгээд хань бол болж байгаа шүү дээ. Чи зээтгэд. За чи. Өглөөнийхөө цаг өмнө авах шүү. Би чамайг одоо өөшг цаг гэдэг болохоор чи өтгөн цагийг чи хийж. За гайгүй дээ нэг 60 гаруй жил чанжахш бан 62 жил болчихоо. Одоо тэгэлээс 62 оноос хойш гэдэг чинь яг 61 жил болж байгаа шиг. Урт хугацаа юм шиг мөртөө бас богино жил юм шиг байх юм байна шүү. Байрны их томоотой хөвгтэйсэн. Томоотой болохоор бас ингэ тоохгүй юу? Цаглаггүй хөвгтийг билээд юм гэж. Олон жил болсон байна. Нэрээ тэрнээс хойш ч одоо ерөөс. Одоо ч тэгэл одоо яг ерөөсөн яг үед ингээ хоёр мөртлөөл тэгэл нэг ах トゥ хоёр шиг ч юм уу одоо хань нөхөрч заримдаа хэвчээ нэг бүр нэг тийм нэг айлын аргагүй нэг айлын улс болчихдөг юм байна шүү дээ. Бэтэр чинь 3 хүүхэдтэй хамгийн том нь хүү. Манай хүү ч уг нь хувцас цаг бол зохион бүтээгч. Хувцас зохион бүтээгч. Тэрийг ч нэг хийгээгүй.
Тэгээд яг бизнес центр болцсон 90 онд ч давхардаа тэгээд сургууль төгссөн центр нь. Тэгэл тэр замаараа яваад одоо бол ер нь тийм хувийн аж ахуй эрхлээ. Тэгээд яг энэ миний ч аж ахуйн талын юм гэдэг би ч ямар явуулж чадах ш. Тэгээд тэр бүхнийг л. Тэгээд одоо 3 хүүхэд маань ийм сайхан айл өрх болоод том юм болохоор чинь би битээр явахд одоо тэгэл шавнырынхаа хайр ивэлийг, хүүхдүүдийнхээ хайр ивэлийг, Монгол түмнийхээ хайр ивэлийг хүртэл ингээл хариуд нь өөрөө жоохон юм чадвал хийдэ үлдэх юм байвал бодвол бүтээдэ гэдэг ингээл сууж. Одоо яг хуучны ойлголтоор бол буянтай буурлын томд ороод одоо буйны чидэлжэнд буйнаач өвтөж явах ийм ихтэй л байна. Зүүдний минь зүүн, урмын цагаан бороо, зүйлийн цагаан урчланд үйлийн эрүүлд амраг, чи минь шүү дээ. Ер нь бол би чинь одоо үндэсний дэвшлийн намаас ангараад Монголын төлөө нам байгуулсан. Монголын төлөө намаа энэ одоо иргэний зураг намтай нийлүүлээл. Тэгэл би чинь одоо болтол иргэний зураг намын хүнэл яваад байгаа шүү дээ. Нам гişүн мөнөөгөө би намаас гарсан юм тийм үйлдэл хийгээгүй. Намтай л байж л байгаа. Одоо тэр дараа намаа нийлүүлсэн намтайгаа л байж байгаа. Би бол энэ олон намууд жинхэнэ тэр нам гэдэг өөрийнхөө эрх ашигаас илүү улсын эрх ашигыг тавьж чадсан цагт тэгээд тэр зорилтынхаа дор нэгдэж чадсан цагт л энэ төрийн бодлого их зөвөрөхлөө гэж тэр болтол бас зай байгаад байх шиг байгаа. Энэ ардчилсан нам хүртэл нөгөө нэгдсэн олон намынхаа нэг организм өнөө болтол болж чадахгүй л шүү дээ. Тэгээд энэ намуудын хоорондоо бас нэг тийм тэгээд яг ачиртан тулахад юуны төлөө эднэр ингээд зүтгээд байна гэхээр нэг л суудл эзлэхийн тулд тэр шийдвэр гаргах орон зайг болооцолдох маягтай л ингээл байгаа. Би бол харин зүгээр өөрийнхөө судалгаа одоо үзэл бодолдоо ч гэсэн ер нь энэ олон намын тогтолцоо бол цөөхөн хүнтэй энэ жижигхэн нийгэмд бол манайд бас их тохиромжтой байна уу гэдгийг бид нэр бас их бодтойгоор судлах хэрэгтэй юм. Тэгээд ер нь энэ намын энэ юун тулгуурласан улс төрийн тогтолцоо чинь нам тулгуурласан улс төрийн тогтолцоо чинь ер нь бүтэмжтэй юм уугүй юу? Дэлхийн нийтийн нам гэдэг институт чинь ер нь их бүдгэрж их өөр болоод байна. Энийг ч гэсэн бас харгалзах хэрэгтэй юм шүү гэж л боддгийн тэгж яриад бичээд л байгаа. Иргэн төвтэй болоо гэсэн. Өөрөөр хэлбэл тий. Би бол өгж явах намын гишүүнчлэг байх ёстой. За тэр нь одоо дэмжигч нартай их хурлын гишүүн бол ерөөсөн нам бос байх ёстой. Намаас гарах ёстой. Намын бүлэг бол их хурл дотор байх ёсгүй. Ерөөсөн нам дээр л байх ёстой гэж одоо бичээл яриад байгаа. Тий, иргэний зориг нам, ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам байсан баха. Тэр үед бол ардын нам болоогүй байсан баг. Тэгээ 3 хүн дэвшиж байгаа. Би бол их бас л нэг яг чин ярил баг нэг нам олдохгүй бол буцахтаа гихчээр шахвал юм болцсон. Бид нөгөө ардчилсан намтай дундаа нэр дэвшигчийн тодруулах гэсэн санал эвслэр байгуулад дэвшүүлэх гэсэн чинь ардчилсан нам хүлээж аваагүй. Та нар дэмжээл орчих, та нар дэвшүүлээд ер нь яад юм аа. Тэгээд манай залуучуудын бас нэг шармар хөдлөөч юм уу. Нэгэнд дэвшүүлэх хэрэгтэй юм чинь. Дэвшүүлнэ гэдэг ингээд бүр хугацаанд тулцсан. Ямар сайндаа одоо тэр дэвшлээ гэдэг хэвлэлийн хурлыг дэвшсэн нөхөр нь эрүүл мэндийн үзлэгт орох хоёр чинь нэг цагт яачаад хурлын оюун хийж би өөрийгөө үзүүлэх маягаар л ингээд явууллаа шүү дээ. Би бол одоо нөгөө бүтээгч ерөнхийлөгч гэсэн юутай
энэ ерөөсөн бүтээн байгуулалтыг гол болгодог. Одоо ярьж олон жил ярьчлаа. Одоо ярьснаа ажил болгоё гэсэн юм ярьдаг хүн байл шүү дээ. Тэгээд нэг тийм юмд би нэг нэр дэвшчихлаа. За тэгээ яг дахин болгонч дэвшээд байдаг биш нь. Ерөөсөн тийм тохиолдлын юмд нь өөрөө бас оногдож яана гэдэг бол бас л нэг жирийн ажил биш юм даа л гэж боддог. Тэгэл түүх болол өнгөрчлөө. Одоо бол ер нь яг эдийн засгийн ололтууд, янз бүрийн ололтууд бол их бий. Манайд энэ одоо арчилсан тогтолцоо, арчилсан харилцаа нь өөрөө амьдралыг өөрчлөх тэр хүчин зүйл болж чадж шүү дээ. Зүгээр улс орны одоо хувь заяа гэдгийг улсын хөгжлийг их холдон харах юм бол бид нэр бас бодох сэрэмжлэх юм бол их бий болцсон. Нийгэм нь өөрөө хэмзэгшиж байгаа. Их тийм одоо юу гэдэг хуваагдмал байдал руу өөрсдийг аваачдаг. Хүн нь өөрийнхөө энэ соёл, өөрийнхөө уугуул амьдралаас их харьшиж холдож байгаа. Өөр юмыг их эрхэмлдэг. Эрхэмлэл тэр үндсэн зүйл нь бол их өөр болчихсон. Бас л ингээд төрийн бодлоготон бол улс орны хувь заяаг их олдсод нь ингээ харах юм бол одооноос эхлээ санаа тавих юм зөндөө бий болцсон байхгүй. Тэгэхээр энийг бол одоо иргэдэн ч ойлгож хувь хүн болгон энийг санаанаа өөртөө бий болгодог. Төрөн чинийг харсан тийм үйл ажиллагаа явуулах. Тийм цаг үед л ирчээд байна гэж би боддог. Алдаа оноогоо бид нэр зөндөө ярьж байгаа. Болохгүй байгаа юм аа ч болж харж байгаа. Хийж хэрэгжүүлж чадахгүй байгаа. Тэр харж байгаа юм аа засахгүй байгаа. За тэрийг ярьж байгаад бас нэг бүрэн гүйцэд бас ярьж байгаа талч бай. Ягаад гэвэл их том суур том судалгаанууд хийж суур их алсыг харсан тэр юунуудаа ер нь эн чинь ийм байгаад байвал тийм болох юм байна гэдгийг цаг хугацаа орон зай эзлүүлж бол харж чадахгүй байгаа. Тэгээд тэр интерес болол ерөөсөө нэг ийм яриа ингээд тэгээд эрх ашигтай нийцүүлээд бий болгоцсон энэ бүтцүүдээ өөрчилж чаддаг. Тэр нь тэгээд өөрийнхөө эрх ашгийг л хамгаалал ажиллаад байдаг. Ингээл одоо чи нэг жижигхэн хэрэг иргэн хүн хийсэн бол тэр чинь ингээл дорн хэргийг хүлээлгэж чадж байгаа мөртлөө өөр нэг төвшний хийсэн бол тэгэл хойшлуулаад ингээд ерөөсөө энэ шүүхийн юунд тэр 60 удаа гинэ хамгийн дээд нь хичнээн 80 удаа ч гинэ ботсон хэрэг байх юм гэж бод. Тийм юм байж болохгүй юу жишээлбэл шийдэж чаддаг. Шийдэх гэхээр нөгөөх нь ингээд олон одоо хүчин зүйл үйлчлдэг тэрэнд. Тэгээ ийм байхад бол одоо бол ингээд хууль зүйн дотоод хэргийн сайд нь хүртэл ийм одоо төртэй байх юм бол ямар ч юу өөрчлөгдөхгүй өөрчилж чадахгүй юм байна гэж хэлээд сүү. Ер нь бол би их азтай хүн байгаа шүү. Залуу зандан үедээ бол энэ Монголын оюуны одоо ёстой жинхэнэ сор болсон хүмүүстэй ойрож ирсэн, хамтарч ажилласан тийм юм байлээ би өөрөө. Зөвхөн зохиолчдын дунд ч биш. Одоо эрдэмтдийн дунд, энэ улс төрийн томчуулын дунд одоо би бол энэ тойрон хүрээлэгч тэгэл бид нар ч нэг сүрхий авч ирсэн улсуудын чинь их хоёр шатар ажиллаа эхэлсэн хүн шүү дээ. Эренчингуйтай ингээд яриад уулзаад тэр үтэл маргаа сууж байсан хүн бол бити хэл Эренчингуйг огт олж хараагүй хүмүүс бий болчлоо шүү дээ. Би нэг улсын хэвлэлийн газар ажиллаж байсан болох уран зохиол редактор Эренчингуй хамгийн одоо очдог газрын нэг л дээ. Тэгээд Эренчингуй битэрч эхлээд Польшийн Монголын харилцааны хэдэн жилийн ойрчлээ зориулж нэг ном гаргахад ихэнх тэрэнд орж байгаа бүтээл Эренчингуй орчуулаад тэгэл хоёулаа ажиллаж яасан хүмүүс л дээ танилцсан хоёр шүү. Тэгэл ирээл элдв юм ярина биднийг бол нөгөө эрд докторуудын Монцамегийн нэг болох дээр Монцамегийн модон хэлтнүүдийн
Тэгэл тэнд очихоор бид нарыг эрдофтрууд гэж ярьдаг гэж Монцамайгийнхан бидэнд хэлдэг байсан. Та нарыг ч бас аймаар шүүмжилдэг юм байл шүү дээ. Эрдофтрууд гэсэн гэдэг. Тэгээд нэг удаа ингээд Эрдэнэчунгай яриагийн сонсоод аманд нь орцох гал бүгдээрөө л ингээд байжсэн. Тэр цаана алтан хуйг нэг хар зан дээрээ нэг энэ молоко нэг өтгөрүүлсэн сүү хийж. Тэгээд би тэгэхгүй али алтан хуйг чи над молоконоос над ч гэсэн нэг тусаагаад гисэн. Эрдэнэчунгай нэгсвэргээс та хүртэл одоо сүүггүй молоко одоо тэгэл миний бүр баг нөр улаага ингэж ясна бодохгүй юу. Гэхдээ ер нь молоко шиг сүүг. Гэхдээ Эрдэнэчунгай молоког л ерөөсөн сүүгэж болохгүй. Хизээ үнэнээс ийм өтгөрүүлсэн чихэртээсөө гарч ирсэн гэсэн чинь Эрдэнэчунгай доо болцсон. Тэгээд тэр сэдвэр Эрдэнэчунгай чинь нэг сэдвэр яриад ингээд өөрөө нэг дутуу жаахан үтсэн юм уу мухардмаар юм бол сэдвэр хайчдیں۔ Шал өөр сэдвэр ярина. Тэгэл тэрийг дараа нэг орж ирэхдээ яг тэр хайснаа яриад ороод ир. Мэдлэгчгүй ер нь эртээр та тэглээ гэл ингээд. Тэгээд тэр молоког бид манай редакторууд хийж за молоког дараа Эрдэнэчунгай орж ирэхдээ чиний молоконоос эхлэндээ юу яатсан үзэж хараад тэгж болохгүй гэдгийг батлах бол заавал чи нэг хариу байрууллаа. Тэгсэн чинь ерөөсөө яриаггүй. Тэгээд Эрдэнэчунгай би боддгийм нэрэл бас нэг молохо би тэгсэн молохо гэд нэг монгол маягийн үг хийчихвэл яасан өтгөрүүлсэн чихртээс үг нь молохо гэдэг. Зүгээр сүүгэн сүү гэдэг, хураа сүү гэдэг ингээ ялгаад явал зүгээр юм биш үхгүй юу. Тэгээд нэг тийм юм хүртэл ярина шүү дээ зүгээр даварсан юм. Би чи ер нь төрөлхийн тийм нэг шохооч сониорхдаг нэг элдвэдэл хүрдэг нэг тийм хүүхдийн тийм зантай. Тэгээ тэрүүгээрээ татагдаад ч юм уу одоо ч гэсэн одоо их олон салбарт олон ажилд оролцох юм аа. Ер нь тэр л чигээрээ л явбал байна. Одоо үдий болтлоо. Тэгээд энэ олон юмд оролцох бол давуу тал бас байх юм. Аль аль нь нөхөд өөрөө бүхэлд нь өөрөө хүнийг хөгжүүлэх мэдэх дуршлаг суух олон юмнуудтай олон талын олон хүрээ салбарын. За нэг юутай юм нь бол цагийн жахан гачтай. Тэгээ би харин сая бодоод яасан чинь цагаар дандаа дутаж гоцгдож байсан мен намайг тэр богино төрөл рүү ялангуяа энэ афоризм маягийн тэр мэрэгэн үгийн тэр жанр руу их аяндаа төлөвсөн юм байна. Хурал хойдэр суужсэн чил нэг жижиг юм бодсноо тэмдэглэл нэг хүннийг мундаг онцтой яг үг хэлсэн чил ингээл тэр бүхэн чинь бас нэг тийм шин юу ажлын хүрээрүү бас төлөвт юм байна л да. Тэр нь бол надад их муугүй үлдсэн. Тэгээд би одоо нөгөө Эрдэнэгаа над тэгж хэлсэн боловч үгэнд нь ороогүй гэдэг маань энэ л хэлбэрээр үргэлжлэл байгаа л да. Энэ өөрийнхөө уран зохиолын хөрсөн дээр нэг боочхосоо илүү нэг оюутан тэр болоо шууд илүү тэр Орос утга зохиолын нөлөө, дэлхийн утга зохиолын нөлөө нэлээ ихтэй одоо тэр орж тэрнээс элдв юм олж мэдсэн болоо тэрийг дуураас энэ тэр янз бүрийн дуршилтууд нь энд эрэхтэй зэрэг нэг тийм одоо нэг юу гэдэг юм те арайч модернист биш юм модернист маягийн ойлголттой. Тэгээд миний бас шүлэг мүлэг юм чинь нийтийн хэвлэл сонин нэг их гардаг нь бас тэрнтэй холбоотой байсан. Янз бүрийн дуршилтууд хийдэг ийм тийм маягийн хорвоо ертөнд цаана хин ямар маягаар бичсэн тэрийг яагаад бид нэр бичиж болдгоо юм гэсэн шиг юмнууд үзээд ахаар чинь тэр чинь нэг жоохон тийм хайр юугч бий болгох гэдэг ялангуяа үлдэн суртал хатуу байсан үед бол тэр бас нэг зохимжтой байгаагүй л дээ. Би ч одоо тодорхой өөрийн уншигчтай л дээ. Ном энтрэ нэг дэлгүүр тавьдагчгүй. Тэгээд тодорхой уншигчд маань дараа нь хэлэхдээ чиний имийг хоёр дахь уншихтал их сайхан байдаг гэдэг. Тэгэхээр яг ингээд
гүйлгээд ингээд яхад бол зарим юм нь авахгүй юм уу бас нэг дутуу дээгүүр өнгөрөх юмнууд байдаг юм шиг байна. Тэгээд тэрийг уншаад сурцсан улсууд ч юм бол өөрөө тэрэнд нь дуртай бол эргээд дуртай болчихсон. Тэгвэл би ч одоо өөрийгөө хөрвөө аргаар буйцсан зохиолч гэдэг ш. Тэгээд ном бол нэлээ их болчихж байгаа юм чинь. Одоо ялангуяа сүүлийн жилүүд л харин жовоо цаг маг гараад. За тэгэл яг одоо шинжлэх ухааны салбар шинжлэх ухаан дээд улсын хороонд их чинь л одоо би нөгөө шинжлэх ухааны ололт амжилтыг үйлдвэрлэл амьдралд нэвтрүүлдэг тийм хэлтсэнд ажиллаж байлаа. Дараа нь судалгааны хэсэгт нь шинжлэх ухааны одоо ололтыг манайд яаж Монголд өөрийн болгож идээлжүүлэх гэдэг олон судалгаанууд чи хийгээд шинжлэх ухааны салбарт за тэгээд философи хүрээлэнд ер нь би шинжлэх ухааны салбар шилжихтэй л очсон. Одоо ч гэсэн тэндэл байгаа. Шинжлэх ухааны салбар. За боловсролын салбарт бол би одоо өстой нэг усчин усандаа гихчээр багшаар бэлтгэгдсэн маань 83 онд аспирантур төгсөж ирээд дээд улсын хороонд ажиллаж байхдаа бас дээд сургуулиуд багшлах шинжлэх ухааны одоо энэ чиглэлээр тэгэл багшийн ажил эхлээд 90 оноос хойш хувийн сургууль байгуулад тэгэл одоо тасралтгүй бас боловсролын салбарт давхар ажиллаад за тэр хоорондоо бас боловсролын салбарт ажиллаж байхдаа бас улс төр энэ төр хамааралтай хүн болоод тэгээд тэр чинь нөгөө давхар л яваад ш нөгөө нийгмийн амьдрал идэвхтэй оролцсон маань гол ажиллаан бол хийгээл байдаг. Боловсролын салбарын багш хүн бол сургуулийн захирал хүмүүст тэрийгэ хийгээл мөн давхар нийгмийн одоо ажиллаан хийгээд ингээд л явсаар байгаа л одоо. Одоо ч гэсэн тэгэл ерөнхийлөгчийн дэрэгдэх хэлний бодлогын зөвлөлийн дарга гээд бас одоо нэг яг тэтгэврийн хүн биш юм шиг ч юм уу юм шиг ч гэл ингээд л байж ш. Тэгээд ч одоо мэдний үеийнхэн цөөрж байна доо. Тэгэхээр ч одоо нэг цөөрж байгаа хэсэг дээр нь ачаа өөрөг илүү их нэмэгддэг юм байна. Тэгээд одоо ахмад үеэс үеийнхнийг оролцуулмаар нэг нь байж ямар энэ төр их чинь нөгөө цөөхөн болохоор чинь тэгэл бид нэр бол цөөхөн нөгөө хүсэж байгаа биднийг оролцуулъя гэсэн тал чинь ариун их биш. Тэгэхээр чинь одоо тэгэл тэн дээр нь харддаг юм бол тэгэл хэд ч наслахын тэр болтол нь тэгэл хийн дээ.